Сайн байцгаана уу? Бид өнөөдөр найзтайгаа хамт Fahrradavslug буюу дугуйн аялал хийхээр хэрхэн төлөвлөж байгаа талаар харилцаая үзэх болно. За ингээд хичээлд орцгоё. За эхний хэсгийг харах юм бол Hallo, wir wollen doch zusammen einen Fahrradausflug machen. Өгүүлбэрээ задлаад бүгдээрээ харцгаая. Wir wollen бид нэр хүсэж байна. Яахыг хүсэж байна гэхээр machen хийхийг хүсэж байна. За эндээс өшөө ямар үг бид нар харж болох вэ гэхээр zusammen буюу хамтдаа. За цэнхрээр бичсэн байгаа өгнүүдээ бүгдээр холбоод нэг уншаад үзье. Wir wollen zusammen machen. Бид нэр хамтдаа хийхийг хүсэж байна. Юу хийхийг хүсэж байгаа гэдэг асуулт тавина тийм үү? Тэгвэл einen Fahrradausflug. Нэг дугуйн аяллыг гэд аккузатив дээр явж байгаа нэр үгээ бүгдээр харж байна тийм ээ. За дараагийн өгүүлбэрийг харах юм бол wann hast du denn Zeit? За, wann гэдэг маань хизээ гэдэг үг чинь hast du гэхээр чамд байгаа вэ? Юу байгаа гэсэн чинь Zeit. За, хүүхдүүд маань дэнийг учрна гэдэг үгээр мэдэж байгаа тийм ээ. Учрна гэд холбоосын үргээр орж ирдэг үг. Харин дэн асуултанд ороод ирсэн байгаа нөхцөлд монгол хэлэн дээр бол орчуулагдахгүй. Гэхдээ герман дээр бид нар асуултанд ингээд оруулаад өгөхөөрөө асуултыг илүү зөөлрүүлж өгдөг бахна гэсэн үг. За, хэрвээ бид wann hast du Zeit? Wann hast du Zeit? Гэд асуух юм бол чи хизээ завтай вэ гэсэн үг чинь. Дэнийг оруулаад ирэхээр чи хизээ завтай вэ гэдгийг зөөлрүүлж өгöd байна л гэж ойлгох нь гэсэн үг. Окей. За ойлгосон байх гэж найдаж байна. За энэ дээр дохт энэ хоёрыг бол монгол хэлэн дээр орчуулах бол шаардлагагүй. Ингээд орхичих бүгдээрээ. За дараагийнх нь ja stimmt. Ja stimmt. За stimmt гэдэг маань тийштэй гэсэн утгаар санал нэгэд тийштэй гэж орж иж байгаа хэсэг маань. Ich schlage vor. За vorschlagen гэдэг маань санал болгох гэдэг үйл өгч явж байгаа. Салдаг үйл үг маань. За би санал болгож байна. Ich schlage vor. Юуг санал болгож байна гэхээр wir treffen uns Montag Nachmittag. За Montag гэдэг маань нэгд өдөр. Nachmittag гэдэг маань үдээс хойш. За энэ хоёрыг нийлүүлчихээр нэгд өдрийн үдээс хойш гэдэг үг гараад ирж байгаа гэсэн үг. Герман дээр шууд нийлүүлээд хэлждэг байна тийм ээ. Бид нэр нэгд өдрийн үдээс хойш уулзахыг би санал болгож байна гэсэн өгүүлбэрч байна. Ab 14 Uhr habe ich Zeit. Ab гэдэг preposition маань цаг хугацаан дээр ингээд ороод ирэхлээрээ нэг цэгээс хойш гэсэн утгыг гараад ирж байгаа гэсэн үг. Тэгвэл энэ цэг маань бидний 14 цагчин болоод ороод ирж байгаа гэсэн үг. 14 цагаас хойш би цагтай буюу монгол хэлэн дээр завтай гэж орчуулах нь. 14 цагаас хойш би завтай. Дараагийн хэсгийг бүгдээрээ харцгаая. Oh, Montag ist schlecht. За Montag нэгд өдөр ist бол эсвэл байна гэж орчуулна. Schlecht муу гэдэг үг чинь англи хэлэн дээр bad гэж хэлдэг тийм ээ. За нэгд өдөр бол муу гэж шууд утгаар нь орчуулах юм бол ингэж орчуулах нь. Монгол хэлэн дээр бид нэр ингэж ярьдаггүй. Нэгдэх өдөр болохгүй байна, боломжгүй байна гэж орчуулдаг тийм ээ. За тэгвэл монгол хэлэн дээр бүгдээрээ тэгж орчуулад герман дээр хэлэхдээ яхна Montag ist schlecht гэлж чинь гэсэн үг. Дараагийн хэсгийг харъя. Am Nachmittag за үдээс хойш muss ich zum Arzt. За энэ хэсэг маань бол бүхэлдээ нэг өгүүлбэр байгаа. Nachmittag, am Nachmittag буюу одоо цаг хугацаа 1 эсвэл 3 дугаар байранд өгүүлбэрт байрлаж орж ирж болдог. Энэ нөхцөлд 1-р байранд ороод ирсэн байгаа. Яагаад гэвэл бид нэр цаг хугацааны талаар ярьж байгаа тийм үү? Цаг хугацаа энэ нөхцөлд чухал байгаа учраас нэгт оруулаад ирсэн байгаа гэсэн үг. Тийм учраас am Nachmittag 1-р байранд ороод 2-дугаар байранд muss буюу бидний модель байр борж ирээд 3-дугаар байранд их маань ороод ирсэн байгаа. Эзэн бий. За тэгээд zum Arzt. За zum Arzt гэдэг үгийг бүгдээрээ монгол хэлэн дээр эмчдэр гэж орчуулж болно. Эсвэл эмчрүү гэж орчуулж болно. Яг герман дээр бичсэн байгаа нь эмчрүү гэдэг үг чинь байна. За эмчрүү тэгвэл яаж болох вэ? Явна тийм үү? За тэгвэл ich muss zum Arzt гэдэг маань явах гэдэг үг хэдийгээр байхгүй байгаа ч гэсэн утгаа бол бүрэн гаргаж чадна гэсэн үг. Яаж вэ гэхээр энэ zum гэдэг одоо preposition-оос хамаарат энэ маань өөрөө шууд чиглэл цагаад ороод ирж байгаа учраас. За ингээд am Nachmittag muss ich zum Arzt. За өдөөс хойш би эмч рүү явах ёстой болчихж байна гэсэн үг. За дараагийнх нь
Und danach habe ich wahrscheinlich keine Lust. За, ich habe Lust гэхээр надад сонирхол байна. Тэ? Би сонирхож байна гэсэн утгаар хэлж байгаа. Ich habe keine Lust болохоор надад сонирхол алга гэж хэлж байгаа гэсэн үг. За тэгвэл бүгдээрээ danach гэдэг маань дараа гэсэн үг. Тийм үү? Nachmittag бүгдээрээ Arzt руу явчаад, тэ? Эмч рүү явчаад дараа нь надад сонирхол байхгүй болчих байхаа гэсэн утгаар wahrscheinlich гэдээ ороод ирж байгаа гэсэн үг байна. Wahrscheinlich. Genau. За дараагийнх нь wie wäre es mit Mittwoch? За Mittwoch гэдэг маань 3 дахь өдрийг хэлж байна. За 3 дахь өдөр ямар вэ? Хэрвээ гэж асууж байгаа юм. Окей. За тэгэхээр харилцан яриа маань яаж өрнөд байгааг харж байгаах те. За нэг нь санал тавилаа те. За энэ эрэхтэй маань Montag Nachmittag болж гин үү гэсэн чинь болохгүй гэд дараагийн хүн маань яах нь 3 дахь өдөр яаж гинэ гэд санал тавь явчих гэсэн гэсэн. За wie wäre es mit Mittwoch? За тэгээд ich habe den ganzen Mittwoch frei. За ich habe frei гэхээр би одоо сул чөлөөтэй буюу би завтай гэсэн утгаар хэлээд байгаа гэсэн. За тэнгүүтээ ganzen гэдэг маань бүхэлдээ гэсэн утгаар хэлж байгаа. Mittwoch 3 дахь өдөр бүхэлдээ би завтай буюу 3 дахь өдөр өдржөнгөө би завтай байна гэдээ орчуулж байгаа юм. За дараагийн хэсэг маань leider passt mir Mittwoch nicht so gut. За нөгөө хүн маань тавьсан саналын дахиад няцаачлаа шүү дээ тийм ээ. 3 дахь өдөр болохгүй гэж хэлчихэж байгаа юм байна. За өгүүлбэрээ задлаад бүгдээр харцгаая. Leider гэдэг маань харамсалтай гэдэг тэмдэг нэр чинь. За энэ тэмдэг нэрийн байрлал ер нь өгүүлбэрт хаана орж явах вэ гэхээр 1 эсвэл 3 дугаар байранд орж явна гэсэн үг. Энэ нөхцөлд leider гэдэг маань 1-р байранд ороод ирсэн байгаа. За илүү одоо харамсалтай гэдэг дээр илүү одоо түлхэж өгч байна гэж ойлгох нь шүү дээ тийм ээ. Бүгдээрээ өргөлт орж ирж байна гэсэн. Харамсалтай гэд ярьж байна гэсэн. Leider passt mir надад тохирохгүй байна. Юу тохирохгүй байна гэсэн чинь Mittwoch 3 дахь өдөр nicht so gut. Тэмч сайн тохирохгүй байна гэсэн утгаар хэлж байгаа гэсэн үг байна. За бүгдээрээ nicht so gut гэдэг рүү анхаарлаа хандуулад энэ талаар нэг ярилцаад байгаа юм. За nicht good гэдгийг бүгдээр орчуулах юм бол сайн биш тийм үү? Сайн гэдэг үгийг шууд өгөөсгээд сайн биш болчихж байгаа. За тэгвэл nicht good дээр бүгдээрээ дунд нь so гэдгийг нэмээд өгөх юм бол ямар утга гараад ирж байна вэ гэхээр тимч сайн биш болчихж байгаа гэсэн үг. Тимч сайн биш. За өгүүлбэрээ ойлгосон байх тийм ээ. 3 дахь өдөр надад тимч сайн тохирохгүй байна гэж хэлж байгаа юм. Яг ч сайн тохирохгүй байна. За яагаад гэдгийг бүгдээр харъя. За тохирохгүй байгаа, болохгүй байгаа гэдгийг хэлчээд араас нь заавал шалтгаануудаа оруулаад өгөх ёстой шүү гэ. За шалтгаан нь болохоор ich habe am Nachmittag frei. За би өдөөс хойш нь завтай. Aber гэхдээ. За энэ дээр үгүйсгээд ороод ирж байна тийм үү? Aber гэхдээ am Abend muss ich arbeiten. Орой би ажиллах ёстой болчих гэсэн үг. Орой би ажиллах ёстой. За өдөөс хойш би завтай. Гэхдээ орой би ажиллах ёстой. За дараагийнх нь es ist nicht so ideal. За дахиад nicht so ideal гэдэг хэсэг манд гарч ирж байна. Nicht so gutтэй яг гэж хэлэх юм тийм үү? Тэгэхээр юу гэж орчуулах вэ? Nicht so ideal. Тимч тохиромжтой биш ээ гэж орчуулах нь. Энэ тимч тохиромжтой биш ээ. За erst гэдэг маань эхлээд гэсэн утгаар ороод ирж байгаа. Эхлээд. Erst. Эхлээд einen Fahrradausflug. Эхлээд нэг дугуйн аялал. Und dann дараа нь noch arbeiten. Дараа нь дахиад ажиллана. За энийг тохиромжгүй гэж хэлээд байгаа гэсэн үг байна. Тэ? За тэгээд wie wäre es mit Donnerstag Nachmittag? За wie wäre es mit гэдэг бүгдээрээ энэ хэрвээ гэж дээр үзсэн тийм ээ. Mittwoch дээр гарч ижсэн. За тэгвэл 4 дахь өдрийн оройн үдээс хойш нь ямар вэ? Эсвэл оройн гэд асууж байгаа гэсэн үг. За тавьсан саналын няцаагаад шалтгаанаа хэлээд дараа нь яах нь өөрөө дахиад санал тавина гэсэн үг. Ийм өдөр байвал болж гинөө гэд санал тавиа явна гэсэн үг. За тэгсэн чинь am Donnerstag
Dürrt өдөр habe ich abends einen Deutschkurs. Dürrt өдрийн орой бүр би нэг герман хэлний сургалттай байдаг гэсэн өгүүлбэрчин байна. За энэ дээр харж байгаа abends гэдэг энэ талаар бүгдээрээ нэг яриад байгаа юм. Abend гэдэг маань нэр үг, тийм үү? Томоор бичдэг. За хүйс нь der хүйстэй явдаг, тийм ээ. За харин энэ болохоор жижигээр бичигдсэн байгаа. Ардаа s-тэй ороод. За энийг тэгвэл юу гэж орчуулах вэ гэхээр орой бүр гэж хэлэх нь. За би өглөө бүр 6 цагт босдог гэх юм бол яах нь morgen гэдэг нэр үгнийгээ жижигээр бичээд ард нь s залгах чинь гэсэн үг. Morgen суулж чинь гэсэн үг байна. Яа. За тэгээд дөрөвд өдрийн орой бүр би нэг герман хэлний курстэй хэлсэн саналын нийт цагаад одоо дахиад санал тавина. Oder am Wochenende. За амралтын өдрүүдээр эсвэл амралтын өдрүүдээр гэж асууж байна. За тэгсэн чинь ich kann am Samstag und am Sonntag. За би чаднаа гэж байна тийм ээ. Би чаднаа. Хизээ гэсэн чинь хагасаа өдөр мөн бүтэн сая өдөр би чаднаа гэж хэлж байгаа юм. За тэгсэн чинь нөгөө хүн маань vielleicht am Samstag. За энэ хүн маань Samstagт болно гэсэн тийм үү? Тэгвэл энэ хүн маань магадгүй Samstagт тий. За тэгснэ ард талд нь яагаад Sonntagт болохгүйгээ хэлсэн байгаа. Am Sonntag besuche ich abends. За энийг мэдэн тийм ээ. Орой бүр besuchen гэдэг маань уулзах, зочлох гэдэг үг явж байгаа. Тий? Зочлох. Би зочилдог эцэг их дээрээ орой бүр гэж тийм ээ. Бүтэн сая өдрийн орой бүр эцэг их дээрээ зочилдог. Aber am Samstag wäre gut. За хагас өдөр бол боломжтой. За тэгэхээр энэ хоёр хүн маань Samstag буюу бүтэн хагас өдөр одоо цагт харж чинь тийм ээ. Samstagт болчихж байна гэд. Ich wollte abends ins Kino gehen. Би орой кино театр руу явахыг хүссэн. Aber das ist nicht so wichtig. Das ist nicht so wichtig. Энэ тиймч чухал биш ээ. За мөн зөөтэй одоо хэсэг маань орж ирж байна тийм ээ. Nicht so wichtig. За nicht wichtig гэх юм бол энэ чухал биш гэдээ ороод ирнэ тийм үү? Зөө залгаад өгөөрөө энэ тиймч чухал биш ээ. За үргэлжлүүлээд wir können auch nach dem Ausflug zusammen ins Kino gehen. За нөгөө хүн чинь хэлж байгаа саналыг нь дэмжиж wir können бид нар чаднаа эсвэл болно. Wir können gehen бид нар явж болно. За одоо тэгвэл асуулт маань гарч ирнэ тийм үү? Хаашаа явах юм? Ins Kino. За тэгвэл бид нар кино театр руу явж болно. За тэгээд мөн хамтдаа гэдэг үг маань ороод ирсэн байгаа тийм ээ. Бид нар хамтдаа кино театр руу явж болно. За тэгвэл энд бидний 3 дугаар байранд орсон байгаа үгийг харах юм бол nach dem Ausflug. Энэ маань цаг хугацаа заагаад ороод ирж байгаа. Аялын дараа гэд ороод ирж байгаа гэсэн үг. Аялын дараа бид нар кино театр руу хамтдаа явж болно. За авах гэдэг маань бас тийм ээ. Бас ингэж явж болно штэ гэсэн утгаар хэлж байгаа гэсэн үг. За дараагийн хэсэг нь wenn du willst. Хэрвээ чи хүсвэл. За wenn гэдэг энэ үг маань 2 дахь герман хэлэн дээр орчуулагдаж явдаг. Хэрвээ нэг нь хэрвээ, хоёр дахь нь үед, тийм үү? За тэгэхээр энийг утгыг харж агаад хэрвээ гэж орчуулах уу, үед гэж орчуулах уу гэдгийг харчин гэсэн. Энэ нөхцөлд хэрвээ чи хүсвэл гэдээ ороод ирж байгаа юм. Дараагийн хэсэг нь ja, das ist eine gute Idee. Тийм ээ. Энэ бол нэг сайхан санаа байна. За тэгээд dann тэгвэл treffen wir uns тэгвэл бид нар уулзъя. Хизээвэ гэхээр am Samstag. За хагас өдөр уулзъя. Тэгээд und vielleicht магадгүй gehen wir am Abend noch ins Kino. За орой бид нар магадгүй кино театр руу явъя. Und wann treffen wir uns? За wann гэдэг маань хизээ гэдэг үг чинь тийм ээ. За тэгээд хизээ бид нар уулзах уу гэж асуусан чинь ich schlage vor би санал болгож байна. Am Nachmittag. Үдээс хоошийг би санал болгож байна. За яагаад үдээс хоош гэхээр am Vormittag
Үдээс өмнө нь will ich noch einkaufen. Би одоо худалдан авалт хийхийг хүсэж байгаа. За, ja, das wollte ich auch. Би үнийг ч бас хүссэн. Dann vielleicht 14 Uhr. Тэгвэл магадгүй 14 цагт уу гэж асуусан чинь ja, 2 Uhr passt. Passt гэдэг үйл үг маань таарах, тохирох гэдэг үйл үг чинь. За тэгээд 2 цаг тохирч байна. Dann bis Samstag. Dann гэдэг маань тэгвэл тийм үү? Bis гэдэг маань хүртэл гэдэг үг юм. За тэгвэл хагасаа өдөр хүртэл баяртай. За тэгээд bis Samstag. Хагасаа өдөр хүртэл баяртай. За энд хүрээд бидний орчуулга маань дуусч байна. Орчуулга бүгдээрээ ойлгосон байхаа гэж найдаж байна. За ингээд харилцан яриагаа орцгоё. Hallo, wir wollen doch zusammen einen Fahrradausflug machen. Wann hast du denn Zeit? Oh, Montag ist schlecht. Am Nachmittag muss ich zum Arzt. Und danach habe ich wahrscheinlich keine Lust. Wie wäre es mit Mittwoch? Ich habe den ganzen Mittwoch frei. Am Donnerstag habe ich abends einen Deutschkurs oder am Wochenende. Ich kann am Samstag und am Sonntag. Ich wollte am Abend ins Kino gehen, aber das ist nicht so wichtig. Ja, das ist eine gute Idee. Dann treffen wir uns am Samstag und vielleicht gehen wir am Abend noch ins Kino. Ich schlage vor am Nachmittag. Am Vormittag, ich will noch einkaufen. Ja, 2 Uhr passt. Dann bis Samstag. Ja, stimmt. Ich schlage vor, wir treffen uns Montagnachmittag. Ab 14 Uhr habe ich Zeit. Leider passt mir Mittwoch nicht so gut. Ich habe am Nachmittag frei, aber am Abend muss ich arbeiten. Es ist nicht so ideal, erst einen Fahrradausflug und dann noch arbeiten. Wie wäre es mit Donnerstagnachmittag oder Abend? Vielleicht am Samstag. Am Sonntag besuche ich abends meine Eltern. Aber am Samstag wäre gut. Wir können auch nach dem Ausflug zusammen ins Kino gehen, wenn du willst. Und wann treffen wir uns? Ja, das wollte ich auch. Dann vielleicht um 14 Uhr? Bis Samstag.